тэр нэгтэй царай эрс өршлөгдөх юм тий. Яг хасагдах юу болоод эхлэв. Яа. Арамент. Арамент. Бид маш чухал өдрийн өмнө бас чухал шийдвэрийн өмнө ирсэн байна. Тэгээ юуны өмнө та бүхэнд бас баяр хүргэмээр байна. Өдрийн хүртэл би л одоо тунаж үлдээд би бинтэйгээд найзлаа, дотносоод маш гоё дурсамжуудыг бүтээсэн. Мокогоос бүр айдаг болсон байгаа энэ дэр дээр. Аюугүй эмхтэй гэл зүрхэнд нь орсон. Бити хасагдаасаа гэж бодож байгаа хүн бол бас жим байна. Жим бас надад таалагдж байгаа яриа хөрөө. Яа, миний хасагдаасаа гэж юу нь бол хүсэж байгаа нэг эрэгтэй оролцогч гэх юм бол би хасаа байж магадгүй. Би бодохдоо энки юм уу эсвэл цэлмэг юм уу л гэсэн таамагтай байгаа. Бирчүүдээс энкиг хасагдаг байх гэж таамаглаж байна. Яагаад гэвэл тэгэл бас ирээд удаагүй байна. Эмэгтэйчүүдээс ялгаагүй бас номи били хоёр ах. Яа, эдгээр юм шийдсэн юм шүү. Манан бүлэг дээр Цэцгийн шийдвэр гарцсан юм шүү хэрэг те. Гарчжээ. За харъя та. Номи били. За энэ шинээр орж ирсэн хэд маань л ер нь шинэ гурыгаа хасгаад ирсэн юм шүү. Айхтар зэлгэнүүд юм аа. Яг уу үзэгчдийн хувьд 12 дугаар 12 цаг л өнгөрсөн байгаа ч та бүхний хувьд бол 12 өдөр хамтдаа байгаад болцоонд явж, тэмцээн уралдаанд орж, бие биентэйгээ найзалж, дотносож, дурлалцаж, дурсамжтай өдрүүдийг артаа өнгөрөөлөө. Энэ удаагийн хасагдaltaй хувьд бол шинэ орж ирсэн 3 оролцогчоо хасагдах магадгүй гэж таамаглаж байгаа. Бас Тодыг хасагдаж магадгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл Тодоос амар юм хор утгадаг охин шиг санагдсан. Гэтэ өөрөө хоорондоо хордчихгүй л бол за ч бас гайгүй явчих хаа. яа энэ ч одоо хорт Өөрийг нь тавах сортой болохоор байна уу? тэгээд ам шүү. За сортой атах гад байж магадгүй. Олны яриа ортой гэдэг шиг. Одоо хөгөөд миний дуудсан нэрсийн дагуу нэг нэгээрээ хос болохыг хүссэн эмэгтэйгээ хөтлөөд хосын тавцан дээр очиж зогсно. Оо, Яа нэг ч юм. Хос болохыг хүссэн хосоор нь ч тасгаж Өөр юм болчлаа тий. Нэг эмэгтэй дээр 2 юм уу 3 залуу зогслоо гэж үзэхэд эцсийн шийдвэрийг эмэгтэйчүүд гаргана. Сонгогдоогүй залуу буцаж ирж хоёр дахь сонголтоо хийхээр игнэний хамгийн цаана очиж зогсно. Дүрм ойлгомжтой байсан гэж бодож байна. оо за энэ шинэ юм ороод ирлээ тий. Тэглээ. Эхний оролцогч Нацаг. Та хинтээ хос болохыг хүсээд Вилад авч үлдээ гэж бодож байна. Золзоор бол Шууд ингэж тасчих юм. Харин нэг өөр мэлтэй. юм одоо. Саяны хасалт бол бүр бас нэг л дахиад шок байлаа. Ер нь бол бид нэр хасалт болгон дээр 1-10 хүртэл хасмаар байгаа, авч үлдмээр байгаа хүмүүсийгээ бичиж ирсэн. Ер нь хинт тим юм болно гэж бол бодоогүй байсан. Тэгээд ялцгүй бүгдээрээ л гинт нэг шоконд орцохоор л болсон. Оролцогч Цэлмэг. Та сонголтоо хийнэ үү? Били. Били. Били гэдэг шүү дээ. Били. Брайцв. Билиг л авна шүү дээ. Хин нэгний саналыг юу ч аваагүй зүгээр л бид нар яг саналаа өгнө гэж ботцсон байж гисэн. Тэгээ октод нь үгүй гэж хэлж болохгүй юм уу те? Болно гэсэн. Үгүй л бас баларх юм. Тэгээд тэгэх юм бол дахиад ротэ тэгээд шинээр сонгоо. Залуун тэгэхээр үлдэх юм уу? Оролцогч Энки. Жин. Аюу баярлж шижээ гэсэн чинь. 2 эрэгтэй 3 эмэгтэй. Oh my god. Өнөөдрийн хасалт бол
Үнэхээр сонин хасалтай байлаа. Оролцогч trade хангалттай хугацаа байсан гэж бодож байна. Сонголтоо юу? Тод бэлэг. Миний хажууд үзэсгэлэнтэй 2 эмэгтэй зогсож байна. Тавцан дээр мөн 4 эмэгтэй зогсож байна. Та сонголтоо хийнэ. Яа. Яна. Яа. Чи манай хин хоёулыг ин хэвдээ. Яа. Хэдүү. Ингэж асуух ямар явгүй юм те? Энэ жоон сонирхол бас аюул. Сонгогдохгүй ингэж асуух гэдэг чинь аюул. Сүүлд үлдснээрээ Тийм. Хоёрын урд 5 хосууд зогсож байна. Тэгээ оролцогч Юремийн хувьд бол вилаг орох хэрэгтэй боллоо. Гэхдээ гайхалтай оролцогч байсан шүү. Энэ шоу нэвтрүүлгийн үнэхээр онцгойлмоор оролцогч байсан. Гаднаасаа ч дотроосоо ч үзэсгэлэнтэй. Тэгээ тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн аялал нь энэ хүрээнд дуусаж байгаа ч гэсэн цаашид маш олон боломжууд үе таалга нэгдэж маш олон адал явдал хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Өнөөдөр 2 хүн хасагдана. 1 эрэгтэй оролцогч, 1 эмэгтэй оролцогч. Одоо номи нэг нь ботлох юм уу? Хинэн явах гэдгийг оролцогч Юрим ганцаараа шийдэх болно. Энэ шийдвэр зөвхөн чинийх. Энэ вилаг өнөө орой хэн орхиж явах ёстой гэж бодсон хүнээ нэг бол над руу хэлж болно. А эсвэл оролцогч руу нүдрүү нь харж хагаад нэрийг нь хэлж болно. Oh my god. За. Венчер Наач ястаа гоё болчих. Ямар гоё юм бэ? Одоо гоё шүү дээ. Одоо нэг авахтаа нэг өгөхтэй дэр аваад өгөх нэг гэдэг шиг тийм. Эсвэл дэр аваад яг зөв ингэж явуулах хэрэгтэй шүү дээ. Гоё. Тэр сонгосон эрэгтэй оролцогч нэрээ сонсмогцоо хинтэй ч салах ёс гүйцэтгүйгээр шууд вилаг орхих ёстой. Дахин сануулъя. Нэвтрүүлгийн 4 журмын дагуу хинтэй ч салах ёс гүйцэтгүйгээр вилаг орхих ёстой. Та сонголтоо хийнэ. Ямар хэцүү. Ямар хэцүү би яг уу. Нэг эрэгтэй оролцогч хас гэж яхад бол үнэхээр амар түгшилттэй байсан. Номинд ч гэсэн бас тийм байсан бах гэж бодож байна. Яг өөдөөс нь хос болмоор байгаа хүмүүс нь хараа зогсож байгаа тэр дундаа сонголт хийх ямар амар хэцүү байсан бол гэж бодож байна. Бүгдээрээ боо юм бодсон бах те. За би номид яаж хандлаа. Уусраа номи. Оролцогч Юрим. Оролцогч хасаа. Яг одоо вилаг орхино. Тийм байгаа шүү. Хэлээд ахчлаа. Яагаад ч би бүр баярлаад байгаа юм. Чи яасан бэ? Үгүй яг би дотроо яг хасааг хасагдах болоо гэж бодсон. Тэнгисийн эрэхтэй 24/7 шоу нэвтрүүлэг үргэлжлэхэд байна. Үлдсэн оролцогч та бүхэнд амжилт хүсье. Гүйт таат. Гэтэ хин номи айгу шудраг охин байна те. Тийм байна. Нидэн шудраг. Юу юм уу? Би бол ийм шудраг гэж Яг бодоагүй. нэг шүүгч нэг шудраг шүүгээсэй гэдэг шиг те. Яг л өдөө болсон шүүлт байлаа гэж. Тий. Яг шудраг ёсыг мэдрүүлээл гарлаа.
Харусал талахуги чихэмэн шүнэлгүй хотын хатсаа. Яг үндэ юу л хэмэхгүй лээ. Хоёр гасавтайраа сайхан үерхий гэж шийдсэн. Гэхдээ яг хөө тэрнийг хоёулаа шийдээ тохиролцсон ч бусдуудаа дэрэнд зарлаж амжаагүй хасагдaltaй болсон. Йоо, энэ аяа мэд. Сэтгэл амжигч байна. Иймэрхүү асуулт бол нэж юусоо төсөөлөөгүй. За яг вэ өрөм. Чи нэг их юм алдаагүй. Харин тий. Чи харин ч өөрийгөө оллоо. Харин Тэ зүгээрээ зүг шүү дээ. Гэхдээ айгүй зөв юм болоо. Тэгвэл нэрнгэсээ яг ингээд үлгэлээд дандаа шинүүдээ хасгаад заахгүй. Тэ. Тэ насаач бас нэвтрүүлгийн гой тод одоо ч бас. Тий, бидний чинь чих ярих юмтай байсан шүү дээ. Аа зүгээр хосын үед бол эмгтээчүүд жоохон хэцүү байгаа л ингээд ялчгүй. За тэгтээ зургатаар дараа нь үзэндээ өөрөө тий. Тий. Нэвтрүүлгийн үед бол гоё оролцогч. Тэр бусаагч надад болохоор би бүр яг бүр амар том цохилтонд яг юу гэж хэлэхээ яг яхаа хэвээр мэдгүй зүгээр л яг тэлтэрсэн сууж байна. Үгүй бүр ингэж уйлж. Ихэр цацж уйлж. Энэ маань бол ойлээд шүү дээ. Жинхэнэ найзаагаа болсон байна тий. Хуучны партизан. Хасаад өгчээсэн мэдрэмжүүдээ тэг хасгаас авчээсэн мэдрэмжүүдээ ингээд хариулаад үнэхээр байсан гэж бодсон ч гэсэн хасааг авсны дараа надад бүр амар хэцүү санагдсан. Оройтож ухаарж байгаа юм шиг алдаж болохгүй үнэ алдсан юм шиг тийм мэдрэмж амар төрсөн. Би зүгээр ингээд ганцхан бүр үнэхээр л яг хэлмээр байна. Үнэхээр би чамд хайртай болсон байх. Ер нь бол энд хамтдаа байх хугацаанд хасаа бол яг миний юм чулуу шиг байсан. Миний сэтгэл санаа бол нэлээд дэше доошоо айгу хэцүү байсан. Тэр болгонд хасаа ер нь бол миний хэлэх юмыг сонсоод яг дэргэд минь надад халамж үзүүлээд ер нь л хасаагийн анхаарал халамжаар бол нэлээд бөмбөгдүүлсэн. Энэ маань бүр ямар ч амьсгаа ах зайгүй бөмбөгдүүлсэн. Тий. Нэг энжил орж ирэл гараа явлаа. Цэвэрлж өгчөл гараа явлаа да. Сэномэй бол ялцгүй хинтэн ч муу үйлдэл хий гэж бодоогүй л байсан байх гэдэгт бол би 100% итгэлтэй байгаа. Энэ хугацаанд номыг ишнээс хойш би номитой амар дотноосон. Тэгээд номыг ингээд энд байгаа юмнуудаа ингэж ярихад амар юм гоё байдаг байсан. Тэгээд хасаагийн хувьд болохоор би яг номыг яагаад хасааг хасныг бас ойлгохгүй байна. Магадгүй нөгөө нэг анх дэйтэнд яг хасааг авч явчихсан. Тэгээд бас хасаас яг номыг ихүүгээр яг зөвхөн straight яг өрөн гэж авсан болохоор бас тийм бодсон зүйл байсан болов уу, гомдлсон зүйл байсан болов уу гэж яг саяны агшинд бол бодлоо яг үгүй эйгөө тэгэж бодож хасаагүй шүү. Хасаагийн яг үнэн төрхийн маш их ажиглаж мэдрээд харсан болохоор л хассан. Тодоо жоохон буруу ойлгосон байна уу? Тий, тодоо өөөсөө завгүй straight л. Тэр нүгэлийг анзаарахгүй. Яг миний хувьд бол би бас яг нацгийг явчих үедээ гэж амар айжсэн. Намайг сонгосон бол ялцгүй тэгээд
бусднаас хэцүү байх байсан байх гэж бодож байна. Нөгөөс хинж эндээс тасагтлаа гэхэд бас хэцүү л байна л да. Тэр маань ихтэй бүр яг нэг болчихжээ тий. Ямар шоу. Тэгээ ойлоо бол нэг бас тий. Яалч тэр нэг юунд анхааралт нь жоохон дасаал. Тэгээ тэрнээсээ салахад жоохон хэцүү байгаа. Яг үндэ тэгтээ өөрөө ингээл яг өрөөнд ярьж байхдаа бол нэг тий. Үерхчлээ гэдэг нэг баг тэрнээ. Бараг үе. Яг үү тэлтэй. Тий. Нэг дуртай биш үү? Би балмагтаад ингээ тий. Бараг яваад байгаа мудаа л гэж. А яг энэ орчинд энэ вакуумцсан орчинд орохдоо нөгөө хүнээ яг цаана өрөөнд орчоо юу гэдэг мэдэхгүй учраас тэгэл мэдээж Харин тий. Тий өөрөө ямар өнцгөөс тэр хүн харагдахыг хүснөө тэрийг л харж байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн одоо хувьд л маш гоё оролцогч. Үнийг уурлуулж гин, цягтуулж гин, инээлгэж гин тий. А яг бүр нөгөө хайр сэтгэл одоо нөгөө эмэгтэй хүний дотоод чин сэтгэл юм болоод ирэхээр нөгөө яг хосон нэг төрдөг гэсэн мөртэй нөх дургүй шүү дээ. Тэгэхээр нөгөө дөнгөж ирсэн хүн яг гоё фреш нүдээр харангуйтаа за энэ үнийг л явуулах хэрэгтэй гэд хэлж байгаа амар мундаг байхгүй. Өстой мундаг байна. Тэр бүхнийг ингээ дүүнэлтэйгээ те. Энэ дугаарыг цэвэрлэгээ гэж нэрлээ. Их цэвэрлэгээ. Их цэвэрлэгээ. Яа. Яа. Амар дугаар байна.